Өнөөдөр бол манай клубийн өсвөр өдөр байна. Намайг Марш гэдэг би од төлөвлөгөө сургуулийн 53 ангид сурагч байна. Би 5 настайгаас хойш ном уншиж эхэлсэн. Тэгээд ном уншихаа ач холбогдол нь бол одоо орой ухаан сэргижүүлнэ, сэрэг болгоно. Одоо цоглог тийм тэр өдрөө ирч хүч авдаг. Тэгээд тэр номных нь утга агуулга нь бол яг тэр хүндээ яг тохирсон насныхаа номыг ингээд аваад уншчихвал тэр надад их амар санагддаг. Тэгээ ном нь тэгэхээр юу сонирхолтой санагддаг вэ гэхээр агуулга нь ингээд унших тусам уншмаар санагдаад байдаг. Тэгээд ингээд цувралаар нь авч уншдаг. Яаж би ямар зорилготой явж байгаа? Нэгдүгээр нь өөрийгөө хөгжүүлэх гэж байгаа. Ямар чиглэлээр. Ингээд уншиж байгаа. За энэ ерөнхийд нь энэ ном дотор нэг гидсэн дотор нэг юм хөл юм байна. Ингээд харчих. За дараа нь ухтаа одоо сонсож уншиж байгаа. Манай хүүхдийн номын ордонтой хамтран ажилладаг. Хүүхдийн номын ордноос амьтдын ертөнцийн ном аваад тэрийг багаар хамтарч уншаад Аккормын загас зүгийн балгийн 2 бүтээл гаргасан. Манай Аккормын загас гэдэг бүтээл дээр маань олон төрлийн загас нөө тэгээд 8 алцсад орсон. Тэгээд зүгийн балгийн дээр маань 2 ихэр бамруулж А бага ээж бага орсон. Тэгээд өвлийн өдрөлд бүгдээ амарч байгаагаар төрсөн байгаа. Намайг Хөвзөө гэдэг би Оцох төлбөр сургуулийн Ухаалын тойл клубын зөвлөлийн гишүүн байна. Манай Ухаалын тойл номын клубээс одуулан уншийн аяны хүрээнд ингээд номын тэмдэглэлүүд тэгээд хандивын номнуудыг ингэж байршуулсан байгаа. Бидний зохион байгуулж байгаа номын баяр хүүхдүүд өөрсдөө уншсан номыг болон өөрсдөө уншсан номынхоо тэмдэглэлүүдийг мөн бүтээлүүдийг ингэж байршуулсан байгаа. Дэлхийн номын өдрийг угтаж Оцох төлбөр сургууль одуулан уншийн сэдвт үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. За 2023 оны 1-р сарын 1-ээс Оцох төлбөр сургууль унших чадварыг ахиулах ийм зорилго тавьсан байгаа. За энэ үйл ажиллагааныхаа хүрээнд битгэд 4058 суралцагчаа ухаалын тойл гэдэг ийм клубдээ нэгтгэсэн. За анги болгон болоод ухаалын тойл бүдэг үүсгэсэн. Тэгээд битгэд уншигч хүүхдтэй болох уншигч хүүхдүүдээр дамжуулан битгэд уншигч бүлэгтэй болох уншигч бүлгүүдээр дамжуулан болоод Оцох төлбөр сургууль уншигч хамт олон болох ийм зорилго тавин ажиллаж байна. За өнөөдрийн одуулан уншийн үйл ажиллагаанд манай сургуулийн нийт суралцагчдын 30% нь буюу анги болгоны нийт суралцагчдын 3.1% нь бол өнөөдрийн хандивуулах үйл ажиллагаанд хамрагдсан байгаа. Даа баримтад 2000 хүүхдэд 855 ном байна. Энэ ном маань бас өнөөдрийн хүүхдүүдийн одоо унших хэрэгцээг хангахгүй байгаа учраас бидэд тодорхой түвшний шалгуур хангасан ийм сайн номтой байхыг чухалчилж бас шалгуур өгсөн байгаа. Тэгээ энэ шалгуурыг минь бас харж үзэж сайхан одоо олон намтай сайн номынхон дээжийг номын сангийнхаа хамгийн үн цэнтэй номоо өнөөдрийн одоо хандивуулах үйл ажиллагаанд авчирч өгсөн хүүхдүүдтэй, үнийг дэмжсэн эцэгчүүдтэй өөрийнхөө хамгийн үн цэнтэй номоо хандивсан багш ажилчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаагаар хүүхдүүд сайн номыг олж харах ёстой, сайн ном унших хүсэл төрөх байх гэж найдаж байна. Ингээ манай ангийн хийсэн бүтээлүүд маань байна. Номын багц ээж аав ангийнхан сурагчид ээж аавтайгаа хамтарч хийсэн. Тэгээд ингээд номнуудаа ингээ уншсан номнуудынхаа талаар дотор нь ингэж бичиж үлдээдэг. Тэгээд энэ нь ингээ цаашлаад гэвэл дурсамжууд үлдээн. Тэгээд ийм 3 номын багц хийсэн. Ээж аавтайгаа хамтарч за номын багц хийх явцдаа үлгэр багт гэмчээ үлгэрээ санаа аван ингээд энэ эсхийгээр ингэж хамтарч ингээд муур хулган зурж хийсэн байгаа. Энэ богцод маань бол ингээд манай анги 7 хоногт 2 удаа 3-3-аараа ингэж богцоо дамжуулж яг 3-ын тоогоор яг нэг хүүхэд дотор нь тэмдэглээ хийчин 6 зурчин тэгээд уншсан номныхаа талаар танилцуулга хийдэг. Номын баярын минь төргий. Одоо үед бүх хүүхдүүд утасны хамааралтай болсон. За яг энэ үед бид нар ном уншаад уншсан тэмдэглээ яаж гоё хөтлөж болдгийм бэ гэдгийг харуулахыг маш их зорьсон. Бидний гаргасан бүтээл бол бүх 6-аас 12 дугаар анги бүх хүүхдүүдийг хамруулсан байгаа. Бид нэр утсан цаг зарцуулахынхаа оронд номын тэмдэглэлийг сайн хөтлөж сурснаар дэлхийн ертөнцийг арай өөр өнцгөөс харах болно гэж би боддог. Уншигч од гэдэг энэ хөтөлбөрийг битгэд үр дүнд хүрэхийн тулд энэ зохисбор сургуулийн багш нэг бүр, ажилтны нэг бүр, хүүхэд нэг бүр, эцэг эхчүүд хамтдаа байж битгэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн эцсийн үр дүн нь бол битгэд хүүхдийг ном унших аргад суралцуулах, уншсан зүйлээ бусадтай хуваалцах, сайханд хүсэл тэмүүлдэг юм хүсэл зорилготой болох дэмжлэг үзүүлэх юм байгаа. Сайн номыг олуулаа цуглуулъя, сайн номыг олуулаа уншия. Ном уншихад
Өөрөөсөө цаг зарцуулаарай.